Улаанбаатар хотоос 75 км-ийн зайд салхит хэмээх салхин цахилгаан станц бий. Энд нийт 31 салхин турбин генераторууд байх ба тэдний нийт суйрлагдсан хүчин чадал нь 50 МВт. Ийм хүчин чадлаар 70-аас 100 мянган айлын эрчим хүчний хэрэглээг хангах боломжтой. Энэ салхин цахилгаан станц 1 жилийн хугацаанд нүүрсэн цахилгаан станцын хэрэглэх байсан 190 мянган тонн нүүрсийг мөн 1.6 сая тонн цэвэр усыг хэмнэж 20 мянган гад мод тарьсантай тэнцвэц хэмжээний хүлэмжийн хийн ялгарлаас сэргийлдэг. Одоогоор Монгол улсад 3 ширхэг салхин цахилгаан станц байгаа. Салхит 50 МВт, Цэций 50 МВт, мөн Сайн Шандын салхин цахилгаан станц нь 55 МВт-ийн тус суйрлагдсан хүчин чадалтай. Тэгэхээр манай улсын нийт салхин чадал нь 155 МВт гэсэн. Энэ хүчээр манай улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээний 10.1-ийг хангаж чадахч үнэн дээр энэ нь бидэнд байгаа нөөц потенциалын хажууд юу ч биш. Угтаа манай улсын салхины нөөц нь 209 мянган МВт буюу хятад улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээний ойролцоогоор талыг нь хангахад хүрэлцгүйц гайхалтай ариун юм. Тэгвэл салхин цахилгаан станцын түлш юу вэ? Буюу юунаас цахилгаан гаргаж авдаг вэ? Ер нь цахилгаан үйлдвэрлэх процесс яг юу гэлээ? Энгийн дулааны цахилгаан станцыг авч үзье. Энд ямар нэгэн зүйлийг шатаах хэрэгтэй. Тэр нь Монгол улсын хувьд голцоо нүүрс байдаг. Нүүрс шатсны үр дүнд дулаан үүснэ. Дулаан нь уурын даралтыг үүсгэнэ. Тэрхүү даралт нь генераторт холбогдсон турбиныг эргүүлэх хүч болдог. Энэ зарчим дулааны цахилгаан станц дээр жижигхэн, атомын цахилгаан станц дээр жижигхэн, усан цахилгаан станц дээр, салхин цахилгаан станц дээр ч ижилхэн байдаг. Түлшин л ондоо болохоос ерөнхий зарчим нь турбиныг л эргүүлэх асуудал юм. Салхин цахилгаан станцын хувьд генератор шаардлагатай тэрхүү эргэлдэх хөдөлгөөнийг бий болгохдоо салхины хүчийг ашигладаг. Нэгэнт байгаль дээр байгаа үл шахагдах нөөцийг ашигладаг учраас салхин цахилгаан станц нь сэргээгт эрчим хүчний ангилалд багтдаг. Хэдийгээр салхин цахилгаан станц нь байгаль орчин дээлтэй, аюулгүй, сэргээгт хэрчим хүч боловч үүнийг эсэргүүцэх хандлагатай хүмүүс байдаг байна. Голцоо салхин цахилгаан станц баригдахаас өмнө бүс нутгийн хүмүүст зарим төрлийн болгоомжлолт өрдөг. Тэдгээр аргументууд юу вэ гэвэл салхин цахилгаан станц нь борооны үүлийг хөөдөг гэх. Салхин цахилгаан станц нь салхийг өөрлөгөө татаж бүс нутагт тохиох салхи шуурганы давтамжийг нэмэгдүүлдэг гэх. Салхин цахилгаан станц нь эргэн тойронд нь байх ургамлын чигийг өөртөө татаж гуурашилд үүсгдэг гих зэрэг. Тэгвэл эдгээр асуудлуудын шинжлэх ухааны тайлбар нь юу вэ? Орчин үеийн салхин цахилгаан станцын нэг цамхгийн өндөр нь ойролцоогоор 140 м, сэнс нь 100 м орчим байдаг. Харин борооны үйл нь 500-аас 3000 м-ийн өндрөөс эхэлж дээшээ 12 км-т хүрдэг. Нимбо стратус буюу үргэлжилсэн цас борооны үйл нь харьцангуй нам дор буюу 1-3 км-т оршдог бол кумуло нимбус буюу хүчтэй аадар бороо дуу цахилгаан дагуулдаг үйл нь илүү өндөрт байрладаг. Олон улсад салхин цахилгаан станцын цаг уурт үзүүлэх нөлөөллийн тухай цөөнгөө судалгаа хийгдсэн байдаг ба тэдгээрээс харахад бүс нутгийн хэмжээнд үүлний бүрхүүл, гурт хунцсны төлөвийг мэдэгдэхүйц өөрчлөх хэмжээнд нөлөөлдөггүй гэж үздэг. Үүл үүсэх мөн газар зүйн өргөн уудам хүрээнд шилжих хөдөлгөөн нь агаар мандлын даралт, агаарын чийгшил, агаарын урсгал, босоо чиглэлийн урсгал зэрэг маш олон хүчин зүйлээс хамаардаг. Салхин турбин нь нутгийн жижиг масштабын салхины хурдыг бага хэмжээнд өөрчилж болзошгүй ч агаарын чийгшилд огт нөлөөлдөггүй тул үйлсийн хөдөлгөөн, гурт хунцсны тархалтыг нийтэд нь өөрчлөхөд хангалттай хэмжээний нөлөө үзүүлдэггүй. Салхин турбин нь салхийг өөрлөгөө татаж бүс нутагт салхи шуурганы давтамж хүчийг нэмэгдүүлдэг гэх ойлголт нь шинжлэх ухааны ямар ч үндэслэлгүй домог цуурхал юм. Агаарын массын даралт, температурын ялгаа, дэлхийн эргэлт, газар зүйн тогтоц, тэнгис далай болон их газрын харилцан үйлчлэл зэрэгээс салхи үүсэж шуурга бий болдог. Салхин турбин нь зөвхөн тэрүүхэн тэндэл салхины урсгалд үл ялэг эсэргүүцэл учруулж болохоос алсын зайнаас салхийг соронц шиг татах хэмжээнд нөлөөлөхгүй. Яг нь салхин сенс ажиллах үедээ салхины эрчинд бага зэргийн эсэргүүцэл үзүүлдэг. Агаарын масс буюу салхины кинетик энергийг ашиглаж байгаагийн хувьд энэ нь ихэвчлэн тухайн салхин паркийн ойр орчмыг хэдхэн 100 м-тэл салхины хурданд багахан бууралтал үүсгэх нөлөө юм. Энэ нь салхийг хурдсахгүй харин ч удаашруулж байгаа хэрэг.
Америкийн нэгдсэн улс, Европын улсуудад салхин паркуудын эргэн тойронд хурд тундас, салхины урсгал, температурын хэлбэлцлийг судалсан өргөн хүрээний судалгаанууд байдаг. Эдгээр нь салхин цахилгаан станц бүс нутгийн шуурхыг нэмэгдүүлдэг гэсэн дүгнэлтэд хүргээгүй. Харин ч эсвэргээрээ зарим онцгой нөхцөлд буюу голцоо далай дээр салхин станцын салхины доод талд агаарын даралт буурснаар агаарт буй чийг буюу ус нь дусал болж улмаар бороо ороход хүргэдэг байна. За, ургамлын чигийг сорно гэдэг бол бүр утгагүй асуудал. Ургамал нь нарны гэрлийг хувирган биедээ шингээн ургах явцдаа навчинд байх амсраараа усыг ууршуулан алдаж болох ч энэ нь хөрсний чийг агаарын чигээс илүү хамааралтай. Хөрснөөс уурших усны тухайд ч гэсэн. Салхин турбин нь салхины хүчийг нэмдэг биш, харин ч тэрүүхэндээ эсэргүүцэл үзүүлдэг. Ер нь бол газраас дор хаяж 30 метрийн өндөрт үзүүрэн чүү ай хүрэх сэнсний аажуу хөдөлгөөн 30 см өндөртэй ургамлын ууршилтад нөлөөлөх ямар ч боломжгүй юм. Салхин цахилгаан станц нь харин ч эсвэргээрээ шууд бус байдлаар агаарын бохирдлыг багасгах, нүрс хүчлийнхийн ялгарлыг бууруулахад нөлөөлдөг. Байгаль орчинд харьцангуй ээлтэй технологид тооцогддог. Манай улсын хуурайшилт өөр томоохон шалтгаануудтай. Жишээлбэл уур амьсгалын өөрчлөлт ба бэлчээрийн дац хэтэрсэн асуудлуудтай илүү холбоотой. Сүүлийн жилүүдэд зуны улирлын хурд тундас эрс багасж, агаарын температур нэмэгдэж байгаа. Бэлчээрийн дац хэтэрч, галцгай газрууд нэмэгдэж байгаа нь ууршилтыг нэмэгдүүлэх голлох хүчин зүйлс юм. Харин ч салхин турбин нь нүүрс түлж хүлэмжийн хий ялгаруулдаг дулааны цахилгаан станцуудыг орлохыг зорьж байгаа. Хүлэмжийн хий нь дулаарлыг эрчимжүүлж, хуурайшилт, ган, үер гэх мэт байгалийн гамшиг бий болох нөхцөлийг бүрдүүлэгч голлох хүчин зүйл билээ. Жил ирэх тусам дэлхийд даяарх салхин цахилгаан станцын ашиглалт эрчимтэй нэмэгдэж байгаа. Үүнтэй зэрэгцэн энэ талаарх судалгаанууд ч багагүй хийгдэж байгаа. Эдгээр судалгаануудыг ерөнхийд нь харахад хүрээлэн буй орчинд салхин цахилгаан станцын сөрөг нөлөө юу байж болох вэ гэд жигсаах юм бол нэгдүгээр шуу болон сарсан багвахаа ирж мөргөх зэргээр зэрлэг амьтдад тодорхой хэмжээгээр нөлөөлж болно. Хоёрдугаар дуу чимээний бохирдол нь станцтай ойрхон амьдрах хүн ба амьтдад таагүй нөлөө үзүүлж болзошгүй. Гуравдугаар үзэгдэх орчны бохирдол буюу баахан сараалчсан юмнууд байнгын эргэлдэж байх нь зарим хүмүүст таагүй мэдрэмж төрүүлдэг гэх мэт сөрөг үр дагаврууд байж болдог ажээ. Гагцхүү эдгээр асуудлуудыг баг багаар шийдэж байгаа. Салхин цахилгаан станцын байршил дээр илүү анхаарч, дизайныг нь илүү эвтэйхнэр хийдэг болж, сүүлийн үеийн сэнснүүдийн эрен эргэлтийн дуу чимээ багтай болж, царсан багвахаа үргээх нам татамжийн дуу цацруулагч, шууг илрүүлэх мэдрэгч зэргээр тоноологдож байна. Шуу хит ойртох үед турбины эргэлтийг автоматар удаашруулдаг системтэй ч болсон байна. Гэх мэтчлэн шийдэж болох үе асуудлуудыг шинжлэх ухаан шийдэж байгаа. Гэтэл салхин цахилгаан станц нь хуурайшилт ба бүс нутгийн загварт шууд нөлөөлдөг гэх мэт хандлага бол ерөнхийдөө үндэслэлгүй ташаа ойлголтууд юм шүү. Харин ч сэргээгдэх эрчим хүч нь нүүрс түлж хүлэмжийн хий ба агаарыг бохирдуулагч бусад хий ялгаруулах, мөн хөргөх гэж асар их ус ашиглахаас сэргийлж өгдөг гэх мэт давуу талууд ихтэй. Иймд бид сэргээгдэх эрчим хүч рүү эрчимтэй шилжих хэрэгтэй. Бүр илүү олон салхин цахилгаан станцыг барьж байгуулах хэрэгцээ бидэнд байгаа.